Сайн байцгаана үзэгчдээ, Монголын мэдээ телевиз Монгол улс Австрали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд нэвтрүүлэг сурвалжлагуудыг бэлтгэж байна. За энэ удаад бид Австрали улсын нийслэл Камбера хотоос мэдээлж байгаамаа. За ингээд Монгол улсаас Австралийн холбооны улсад суугаа элчин сайд Чулуун хөөтэй ярилцахад бэлэн боллоо. Танд энэ өдрийн мэдрэмгээ мөн 45 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд газрын холыг зориод энд ирээд энэ улсын тухай улсын харилцааны тухай сонирхоод ингээд цоврал нэвтрүүлэг хийж байгаа та бүхэн үнэхээр баярлалаа. Тэгээд нийт үзэгчдээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 45 жилийн баярын мэндээр хүргье. Баярлалаа. Тэгэхээр хоёр улсын харилцаа 45 жилийн түүхийг ардаа орхисон байна. Энэ түүхийг та эргээд зөвхөн тухайн үеийн нөхцөл байдал гэдэг юм уу, ямар байсан бэ? Энэ бол маш холын зайны хувьд бол их хол газар. Анх 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Гэхдээ мэдээж харилцаа альва хоёр улсын харилцаа дипломат харилцаа тогтоох тухайн үеийн түүхийг судлах юм бол 1 жил 2 жил шийдэгсэн асуудал байдаггүй. Тэгэхээр мэдээж хоёр өөр блокт одоо харьяалагдчихсан энэ хоёр улс одоо харилцаа дипломат харилцаа тогтоох гэж мэдээд бэрхшээл шалгуурыг туулж ижил байгуулсан баг. Ямар ч байсан бид байгуулж чадсан 45 жил болж байна өдөр. Үүнээс хойш мэдээ төрүүлсэн хоёр өөр одоо юу гэдэг юм улс төрийн блокт харьяалагдчихсан гэдгээрээ 1990-ад оны хүртэл харилцаа хамтаа ажиллагаа төдийлөн амжилттай хөгжиж чадаагүй байдаг. Тэгэхээр 90-ад оноос хойш одоо энэ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн одоо өндөр харилцаатай гэх юм уу, хамгийн сайн харилцаатай байсан үе нь аль жилүүд байсан? Ер нь сүүлийн 27 жил харилцаа хамтаа ажиллагаа урагш агсаар ирсэн гэж хэлж болно. Бид ардчилсан орнуудын хамтын нийгмийн бүрэн эрхт гишүүн болсон 1990 оны ихээр үүнтэйгээ зэрэгцээд биднийг дэмжих, бидний хөгжлийг зөв яваасаа гэсэн ийм орнууд гарч ирсэн. Тэдгээрийн хөгжилтэй орнууд, тэдгээрийн нэг нь Австрали улс. Өнөөдөр эргээд архив гэдэг юм уу, хроник сөхөө харахаар өндөр дээд хэмжээнд төлөөлөгчтэй солилцчихсон. Харилцаагаа эргээд өгнөх юм бол өнөөгийн төвшөнд харах юм бол өргөн хүрээтэй түншлийг бий болгочихсон. Өргөн хүрээтэй харилцаа хамтаа ажиллагааг хөгжүүлж байгаа ийм хоёр улс байна өнөөдөр. Харилцан ажлуудын тухайд 1997 онд Монгол улсын ерөнхийлөгч ажиллаж байсан. Түүнээс өмнө мэдээж гадаад хэргийн сайд гомсронгой ажиллаж байсан байдаг. Түүнээс хойш их хурлын төвшөнд, засгийн газрын төвшөнд төлөөлөгчтэй өндөр дээд хэмжээнд солилцоор ирсэн. Улс төрийн хүрээнд харилцан итгэсэн ийм байдалд явж ирсэн. Австралийн талаас Монгол руу ажилласан. Гадаад хэргийн сайд нар тухайн бүрийн гадаад хэргийн сайд нар ажиллаж ирсэн. Их хурлаас нь хүмүүс очиж ирсэн. Аман зэрэгч ажиллаж ирсэн. Тэгэхээр өнөөдөр хоёр улсын хувьд бол хоёр талдаа элчин сайдын яамаа байгуулчихсан байна. За Австралийн элчин сайдын яам Монгол Улаанбаатар хотод сүүлд байгуулагдсан. Камбера хотод бол Монголын элчин сайд өмнө байгуулагдсан байна. Энийг та эргээ зөвхөл. Тийм, Монгол улсын их хурл 2007 оны 8 оныхаа хаврын чуулганаар Австрали улсад өөрөөр хэлбэл энэ бүс нутагт дипломат төлөвлөсөн газраа нэг шийдвэр гаргаж ирсэн. Үүнийхээ дагуу 2008 оны 10 сард Монгол улсын элчин сайдын яам энэ ногоон төв дээр үе таалгаа нээжсэн байдаг. Түүнээс хойш одоо өнөөдөр 9 жил өнгөрчөж түүнтэй зэрэгцээд 2010 онд Австралийн тал Улаанбаатарт холдооны логистикийн газраа нээжсэн. 2012 онд ерөнхий консулын газраа нээжсэн. Тэгээд 15 онд тэр ерөнхий консулын газраа өргөтгөөд элчин сайдын яам болгож өргөтгсөн байдаг юм л та. Тэгэхээр та бол хэд дэх элчин сайд байна? Би 3 дахь. Тий. Таны одоо энд томилогдсон хугацааны хувьд би 3 жилээр л манай хуулиар 3 жилээр томилогддог. Би дундаа орол явж байна. Тэгэхээр өнөөдөр одоо өргөн хүрээтэй харилцаа гэж байна. Дараагийн боломж юу байж болох вэ гэж юм энэ тал дээр? Өргөн хүрээтэй харилцаа хамтаа ажиллагаа гэхээр мэдээж улс төрийн хувьд одоо биеиндээ итгэсэн ийм суурин дээр тодорхой хэд хэдэн салбарын харилцаа хамтаа ажиллагаа амжилттай хөгжиж байгаа тохиолдолд бид тэгж ингэж дүгндэг.
боловсрол хөдөө аж ахуй батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хоёр улсын хооронд үнэхээр онцолж хэлэхээр хөгжиж байгаа. Тухайлбал одоо боловсролын салбараас эхлэе. Боловсролын салбар ихээр Австрали улс түрүүн бид ордсон. Манайхыг улс төр эдийн засгийн төвийн зах зээл арчлалын зам сонгосны дараа биднийг дэмжих гар сонгосон орнуудын нэг, хамгийн түрүүн гар сонгосон орнуудын нэг. 1994 оноос манад боловсролын тэтгэлэг олгож эхэлсэн. Эхний зорилго нь тэр зорилго ч гэсэн одоо өмнөө тавьж явдаг юм билээ, ярьж явдаг юм билээ. Юу нэхээр ерөөсөө Монголын төрийн албан агчдын чадварыг дэвшлүүлэх. Энэ шугамаар өнөөдөр 500 гаруй Монголын төрийн албан агчинд мастерын зэрэг хамгаалсан байдаг. Засгийн газрын, Австралийн засгийн газрын тэтгэлгээр. Австралийн тэргүүлэх их сургуулиудад сураад одоо Монголд ажиллаж байгаа, одоо сурж байгаа оюутнууд ч зөндөө байгаа. Тэгээ одоо дахиад 84 оюутан сурж байна. Энэ шугамаар 84 хайланд амьдарч байна. Дахиад цаашид үргэлжлэх боломжтой эднийх өсөөлнө гэдгийг амлчихсан. Тэгэхээр энэ хоёр улсын харилцааны чиглэлүүд дотор бол боловсролын салбарыг бас тэргүүлэх чиглэл гэж мэрэгчлэтнүүд онцолдог юм байлээ. Дараагийн салбар бол одоо батлан хамгаалахын талаар бас асуумаар байна. Батлан хамгаалах салбарын харилцаа. Батлан хамгаалах салбарын харилцаа гэхээр инхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр улс хамтран ажилладаг. Дээр нь эдний цэргийн сургуулиуд манайхаас оюутан аваад одоо 3 дахь 4 дахь жилдээ явж байна. Одоо ч гэсэн энд том актемд нэг манай офицер сурч байна. Худалдаа эдийн засгийн харилцааны талаар мэдээж бол Австрали улсыг бол уул уурхайгаар төсөөлж байна. За худалдааны харилцаан дотор гол чиглэлүүд нь юу вэ? Эдийн засгийн харилцаа өнөөдөр ямар байна? Яг хоёр улсын хооронд хийж байгаа худалдаа гэхээр чамлалтай. Өөрийн өнөөдрийн хоёр улсын хооронд хийж болох боломжинд хүрээгүй гэж боддог. Гэхдээ одоо огт байхгүй гэж хэлж болохгүй. Худалдаа нэг тал руугаа чиглэсэн. Австралиас Монгол руу голцоо хийгдэж байна. Энэ мэдээж нэг хөрөнгө оруулалтаа дагж байна л да. Австралиас оруулж байгаа хөрөнгө оруулалт уул уурхайн тоног төхөөрөмжүүд Монгол руу их орж байна. Энийг худалдаанд бас тооцдог. Тэгээд сүүлийн тооцоогоор нэг 9 сая доллар жилд хийгддэг юм байлаа худалдаа. Энд Австралийн худалдаа, Австралиас хийгдэж байгаа бараа бүтээгдэхүүний худалдаа дийлэнх байгаа. Хөрөнгө оруулалтын тухайд нэг 90 сая долларын хөрөнгө оруулалт орсон гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар Монголд 2015 оны тооцоогоор 60-аад Австралийн компани Монгол бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ихэнх нь уул уурхай дагнасан, уул уурхай төссөн гэдэг юм. Монголоос гарч байгаа экспортын хувьд Австрали руу ер нь байхгүй гэж тооцож байна. Иргэд хоорондын харилцааны талаар ярихгүй. Одоо хоёр улсад хичнээн хүн амьдарч ажиллаж байна. Тэгээ би түрүү хэлсэн нөгөө Австралид төрийн албан агчид сургадаг гэдэг. Би энэ шугамаар сурч ирсэн 2004-өөс 6 онд сур төгссөн өмнө Австралид. Намайг сургууль төгсөж байхад энд Австралид нэг 100 гаруй монголчууд байсан. Ихэнх нь төрийн албаны шугамаар. Хэдэн оны үеиг 2006 онд 100 гаруй монголчууд байсан. Гэр бүлтэйгээ нийлээд. Өнөөдөр 4000 гарчихсан монголчууд энд амьдарч ажиллаж сурч байна. Тэр үед Австралийн иргэд Монголд зөвхөн байсан. Одоо тэнд байнгын бүртгэлтэй нэг 700-аад иргэн ажиллаад амьдраад явж байна Улаанбаатарт. Эндээс Монгол руу жуулчилж байгаа зуршлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монголыг сонирхож байна. Монгол руу жуулчлал өсөж байна гэж байна. Энэний одоо нөлөө нь юу вэ? Юу татж байна? Иргэд Австралийн иргэд ерөөхдөө зуршлах дуртай улсууд би тэгж анзаарсан. Нэг 2 жилд юм уу 3 жилд юм уу боломжтой жил болгоныг юм уу нэг тийм улсад очиж үзэх тийм сонирхолтой байд юм уу даа гэж харсан. Тэгээ нодныгийн судалгаагаар харах нь очиж үзэх ёстой 10 орны тоонд нь Монгол орчихсон явж идэв мөлий. Энэ тий австралчуудын эргээд нодон өнгөрсөн онд гэхэд өмнөх жилүүдтэй харьцсан бол жуулчдын тоо 68% өссөн. Энд одоо юу гэдэг тийм нөлөө юм нөлөө гэхээс мэдээж эдийн засгийн айтайхан яваад хүн ардынхын амьдрал
одоо эсвэл боломжтой тохиолдолд гадагшаага зуушлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Эргээд нөгөө талынх нь хүчин зүйл ихээр энэ цугаа элчин сайдын яамны үйл ажиллагааны нөлөөлдөг болов уу гэж боддог. Зөвхөн манай одоо амжилж байгаа хамт олон биш, өмнөх ажиллаж байсан хамт олонны үйл ажиллагааны үр дүн юм да. Эх орноос уртчлал нь бид яаж бололцоогоороо. Одоо ямар хуу арга хэмжээнүүд томоохон танигдсан арга хэмжээнүүд болдог вэ? Ер нь уулзалт зөвлөгөөн гэдэг юм уу, үзэсгэлэн. Жил болгон Камберад олон үндэсний фестивал гэж болдог. Энд сүүлийн жилүүдэд нэлээд идэвхтэй нэлээд өргөн хүрээнд оролцож байгаа. Түүнээс гадна эх орноос уртчлах боломжтой өөр ямар нэгэн үйл ажиллагаанд Монголынхаа талбайг бариад орчих нь тий. 2015 оны намар төгсгтөнг авчирж энд бас тоглуулсан. Эргээд Монголын нээлттэй өдрийг энд зохион байгуулсан. Мөн энэ New South Wales-ийн орон нутгийн эмэгтэйчүүдийн холбоо гэдэг юм л да. Тэрний жил болгоныг орон тоочглоод судалдаг. Тэрийг 2016 онд манайхыг сонгосон. 20 гаруй мянган гишүүнтэй тийм байгууллага Монголыг судлаад эхлэхээр тэр хэмжээнд цаашаага мэдээд харна. Эргээд Монголд очиж үзье харъя гэсэн улсуудын тоо нэмэгдэнэ. Энтэй манай альчшээд хамтарч ажилласан үр дүнд хүрдэг юм билээ. Тэгэхээр Австралийн үндэсний их сургуулиар зочилж сурвалжлага бэлтгэж байхад бас Монгол судлалын хүрээлэн гэж байд юм байна. За энэ хүрээлэнгийнхэн Монгол гэр барьчихсан. За тэр гэрийг бол нэг өдөрлөгийн үеэр гэхэд 9,000 гаруй хүн сонирхож байсан гэдээ надад ярьж байсан л да. Тэгэхээр энэ мэтэр бол монголчууд энэ талаар сурчлах, Монгол улсын талаар сурчлах зүйлүүд бол байх шиг байгаа юм тий. Австралийн үндэсний их сургууль гэж томоо одоо дэлхийд ихний 10-т жахаа орж байна да 20-т ч гэдэг юм уу орж байна мундаг сургууль гэдэг. Энэ дээр Монгол судлалын хүрээлэн гэж байгуулагдсан байдаг. 11 онд хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээлэнг яа дэмжих вэ? Энэ хүрээлэнд түшээд эх орноо яаж сурталчлах уу гэдэг дээр бид манай элчсэд яам санаачлахтай ажилладаг. Өмнөх элчин сайдууд ч гэсэн бас тэднийг дэмжиж яваад ирсэн. Бид залгамжлах үүрэгтэй. Манай засгийн газрын үеийн засгийн газрын мөрөн хөтөлбөрт орсон байдаг. Эх орноос сурталчлах, Монгол судлалыг дэмжих. Энэ чиглэлээр бид нэр эргээд харъя л да. Австралийн үндэсний сургууль дотор орон судал гэхээр дөрвөн орон судал нэлээд хүчтэй явцсан гэдэг. Солонгос, Япон, Хятад, Монгол судал гэдэг. Өөр судал байхгүй. Бусад тэр хамгийн хүчтэй явдаг нь Солонгос судал гэж би сонссон. Тэднэр нь мэдээж засгийн газраас нь санхүүжилт өгч байна. Эргээд энэ улстай одоо өөрийнхөө улс орныг сурталчлах дээр хамтарч ажиллаж байна. Дараа нь Хятад судлал байна. Бүр кампусын нэг юу яриад өгчихсөн. Байшин бариад өгчихсөн байдаг. Японч гэсэн тодорхой хэмжээр явж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр байшин бариад юм уу эсвэл бүхэл бүтэн нэг тийм хамт олонны санхүүжүүлэлт явуулж боломж байхгүй л дээ. Гэхдээ зүгээр суусангүй өнөөдөр Монгол судлал тэнд бий гэдгийг одоо бусдад харуулъя гэж өнгөрсөн оны 3 сард Монгол гэрээ бэлгэлсэн. Бүрэн сэлбэртэй 6 хамтаа Монгол гэрээ бэлгэлсэн. Тэр үед олон оюутнууд очиж үзсэн байдیں۔ Тэгээд тийм Австралийн үндэсний сургуулийн нээлттэй өдөр гэдэг юм уу соёлын том арга хэмжээнийх хоёр гэрээ гаргаж барьцдаг. Битүү байт. Би нэг удаа очсон баг өөрөө орж амжаагүй буцаж ирсэн. Тийм. Сайхан. Эргээд тэрийг авч яваа тэр Монгол судлалыг авч яваа Норонгоо багш байна. Тэрийг дэмжиж байгаа хамт олон байна. Ерөөсө Австралийн үндэсний сургуулийн тэр цахилгаан байна. Бид нэр Монгол гэрт Монгол ахуйд тэнд аваачсан жижигхэн тийм их дуртай их хайртай байдаг. Би цаашаа ч гэсэн дэмжиж ажиллана. Тэгэхээр хоёр улсын харилцааны хувьд бол одоо улс төрийн харилцан айлчлалууд гэдэг чухал хүчин зүйлүүд байгаа. Энэ дотор энэ үнээс гадна бол иргэд хоорондын харилцаа, энэ аялал жуулчлал гэдэг бол хамгийн чухал гэж бас мэргэжилт нөгөө дипломатууд онцолж байдаг. 2008 оноос хойш элчин сайдын яам байгуулагдсанаас хойш энэ аялал жуулчлалын салбарын одоо үзүүлэлт яаж өссөн бэ? 2008 онд таарчулшгүй л дээ. Би 2008 оны тэр үеийн одоо эргээд энэ манай зорчилсан тоог хараад өнөөдөр ингээ харах юм бол хичнээн 100% өссөн байт. Эргээд би нэг ард түмэн хоёр ард түмэн нэг танин мэдж байна. Эргээд танин мэдхийн төлөө явж байна. Үеинд айлчилж байна.
албан ёсны ажлыг болио л доо зүгээр иргэд хоорондын харилцаа өргөн босоо тэрийг бол ярих юм байхгүй. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар ингээд явж байхад Австрали акценттай улсууд яриа явж ярих сайхан байд. Энд ч гэсэн одоо энэ томоохон хотууд Сидней, Мельбурнд явж байхад монголчуудаа таарна шүү. Сайхан оюутнууд залуучууд зөндөө байна. Хөлөө олоод явж байгаа хойроо эрхлэгч зөндөө байна. Австралчууд Монгол улстай танилцах талаар хойлоо ярьлаа, энэ жуулчлалын талаар ярьлаа. Монголчууд маань энэ төв улсыг таних, энд одоо амьдарч ажиллах тал дээр ямар хөө мэдээлэлүүд байна. За 4000 гаруй монгол хүн байна гэж байна, тий. Аль аль хотуудад гол нь төвлөрч байна. 4000 гаруй гэдэг биднэрт нэг тийм баримжаа тоол байна л да. Хил дээрээс авсан, ингээд авсан. Айг аль хотод амьдарч байгаа гэхэд бас л багцаа цаав. Илчсэд яан бүртгэл явуулдаг. Манай иргэд бол бүртгүүлэхтэй нэг тийм дуртай биш. Гэхдээ тодорхой хэмжээнд бүртгүүл явуулсан. Ерөнхийдөө баримжаагаар өнөөдөр Сиднейд хамгийн их төлөвлөж байна. Монголчууд 3800-аад монголчууд байна уу гэсэн ийм тоогоо. Тэр овчон. Дараа нь Мельбурнд нэг 400 гаруй. Брисбенд бий, Пёртт бий, Адлайдд бас бий. Босож жижиг хотуудад бий. Тэгээд манай Камберад нэг монголчууд өөр хүүхдтэйг нийлээд нэг 70-аад монголчууд байна да. Голцоо ер нь сурж байна уу, ажиллаж байна уу? Ихэнх нь сурж байна. Сурах чиглэлээр орж ирээд үргэлжлүүлээд ажиллаж байгаа улсууч бий. Монгол улсын иргэдэд олгох энэ визийн нөхцөлийн хувьд өнөөдөр ямар вэ? Одоо юу гэдэг эргээ харахна хүмүүсийн виз авж байгаа гэдэг юм уу, олгож байгаа байдлыг харахаар хэрвээ бид үнэн зөв бөглөөд, монголчууд үнэн зөв бөглөөд, зорилгоо зөв тодорхойлоод ингээд Австралийн талаас визэн дээр утга учиргүй одоо битүүлэг байдлаар гэдэг юм уу, одоо буцаасан тохиолдол би сонсоогүй. Монголчуудад ер нь илэгтэй ихт баг болно доо. Илэг гэхээсээ илүү эднийх чинь нөгөө хуулийн зэцгэлтэй ороо. Тэр хуулийнхаа хүрээнд цаасан тэрийг өвчтсөн байна. Тэрийгээ дагна. Тэр шаардлагыг хангаж байвал сурах гэж ирж байгаа бол мэдээ сургуулийн хаянд бүртгүүлчихсэн. Тэр төлбөр тооцоогоо хийчихсэн. Ийм байхад монголчуудын виз их гарч байгаа. Ер нь бол гэр бүл хэсэг их орон гэж байна. Тэгээ монголчуудын хувьд ер нь хэр их гэр бүлэрээ ирж байна. Энд сурах гэж ирж байгаа хойроо ялангуяа сурах гэж ирж байгаа хүмүүс гэр бүлэрээ голцоо ирж байгаа. Тэр нь ч гэсэн эргээд нөгөө хойроо амьдрах гэдэг нь одоо юу гэдэг юм. Тэнд одоо нэмэртэлд ганц бие оюутан ирээд ажиллаад амжиргаагаа л нөхөж чадна. Түүний сургалтын төлбөрийг олж чадахгүй юм шиг лээ. Тэгэхээр гэр бүлэрээ гэр бүлийнх нь эргээ тэрийг нэмэрлээд явбал нэлээд амжилттай явж гэнэ удаа гэсэн тооцоо судалгаа хийдэг. Ер нь одоо монголчууд хэлийн чандад амьдарч байгаа улсуудтай харьцуулбал энэ хүнийхээ тоогоор ер нь хэд орд юм бол энэ Австрали улсын хувьд. За дээрэс нь энэ Монгол иргэд энд амьдарч байхад цөөн хүнтэй байхад бол цөөн асуудал байдаг. Олон хүн байхад их асуудал үүсдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь тулгамж байгаа асуудал нь юу гэдэг юм бэ? Элчин сайдын яамнаас хүсдэг зүйл нь юу гэдэг юм? Эргээд түрүүний ихний асуулт нь гадаадад монголчууд олноор оршдог орнуудын жагсаалтанд ихний 10-т орцголоо гэж бодож байна. Эргээд монголчууд олон болох тусам асуудал хаач гисэн байдаг шүү дээ, тийм ээ. Тэрийг бол нэг онцлог дурдмааргүй байна. Монголчууд хөлөө олоод энэ орныхоо хуулийг дээдлээд зөв явж байгаа монголчууд дийлэнх олон гэхгүй. Тэгэхээр бусад ганц нэг хүний буруу зуруу гიშгсэн юмыг би энэ дээрмээргүй байна. Тэр болгон дээр манай элчсэд анхаарад дэмжээд урьдчилан сэргийлээд хэрвээ алдаж онсон бол өмгөөлөөд ингэ явж байгаа. Визний нөхцөлийг хөнгөлөх тал дээр бас Монголд энэ яриа хэлцээ, хуулийн төсөл гэдэг юм уу энэ тал дээр яг хөө зүгээр би энд оюутан байхдаа анзаарч ирсэн л да зуны амралтаар юм уу эсвэл намар ургац хураах үеэр зарим орны оюутнууд өвчөө үрж орж ирээд ажиллаж хаад яваад ирснийг анзаардаг байсан. Яга монголчууд бас тэгж болдгоо юм бэ гэсэн юм бодогчлээс л да. Тэгээ миний өмнөх хэлчин сайд энэ иймэрхүү чиглэлээр бас бодож ирсэн, хөөцөлж ирсэн байдаг. Энэ амралтаараа ажиллах визний асуудал гэдэг юм л да. Юу гэсэн үг вэхээр энд сурж байгаа найз нөхдөдөө махтууд дээр ирж байгаа монгол зуулшийн визээр орж ирчээд нэг 2-3 сард ажиллаад замын зардлаа олоод буцах юм болцоо гинэхээр манай альчсэд ям санаачлаад ажиллаж ирсэн байдаг. Энийг үргэлжлүүлээд ерөнхийдөө холбогдох яамдууд тэр дундаа манай гадаад яамны гэрээхцэн газар айлын талтай хэлцээгээ гэдэг ингээд явж байгаа. Сүүлийн шат руу орцсон байгаа л гэж би ойлгож байна.
Тэгэхээр Монгол улс Австрали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн одоо энэ он тэмдэглэж байна. За Монгол улсад бол 45 жилийн хүрээнд 9 сар 10 сар хүртэл ингээд жилийн хугацаанд маш олон арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байлээ. Бас энэ Австрали улсад төлөвлөгдсөн байгаах. Ингээд хоёр улсын харилцааны талаар бид элчин сайдтай Монгол улсаас Австралийн холбооны улсад суугаа элчин сайд Чулуун хөтэ ярилцлаа. Тэгээд баярлалаа.